Сайн байцгаана уу? Эрүүл амьдрал нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг улсын төв 1-р эмнэлгээс бэлтгэн үзэж танд хүргэх гэж байна. Монголын ууган эмнэлгийн нэг энэ эмнэлэг бол 1925 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анхны суураа тавьж ардын эмнэлэг гэж байгуулагдсан байт юм байлээ. Тэр үед бол 15 хүний ортой Европ төвд эмчилгээ хийдэг. Орос нэг эмч, Монгол 3 эмч ажиллаж энэ эмнэлгийн түүх үүссэн байдаг юм а. Одоо бол Монгол орны өнцөг булан бүрээс энд үйлчлэгчид ирэн эмчилгээ сувилгаа хийлгүүлж байгаа юм. За ингээд бид эрүүл амьдрал нэвтрүүлгээр улсын төв 1-р эмнэлгийн захирал ангаах ухааны доктор дэд профессор Бямт орштой ярилцах болно. За сайн байна уу? Эрүүл амьдрал нэвтрүүлгийн үзэгчдэд цаг гаргаж ингээд бидэнтэй ярилцахаар зөвшөөрсөнд баярлалаа. За баярлалаа. Танай телевизэд бас ингээм хамтарч ажилладаг их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр хүн бүр болгон ер нь эрүүл сайхан амьдрал гэж хүсдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын хувьд өвчлөлийн тоо маш ихсээд байгаа ийм дүр зураг харагдаад байгаа юм. Танай эмнэлгийг харахад ч гэсэн одоо хувийн эмнэлгүүд маш олноор байгуулагдсан байна. Гэтэл очир дараалал ихтэй. Энэ ер нь юунаас болоод байгаа бол гэж та бодож байна. Тий, одоо биднүүдийн амьдралыг үзэх үзэл, хөгжлийг үзэх үзэл өөрчлөгдөхгүй байна л да. 90 оноос хойш бид нэр капитал үйлдвэрлэх тухай бодсоор байгаа. Мөнгө хуримтлуулах тухай л одоо дээрээс ахвал доош бүх хүмүүс л тийм ойлголтоор явчлаа шүү дээ. Цэцэрлэгийн хөгжил том индикатор шүү дээ. Том болоо юу болох компани захирал болноо. Ерөнхийлөгч болно л гэж хэлдэг шүү дээ. Тэр чинь юу гэвэл энэ амьдралаа сайхан болгоё. Мөнгө хуримтлуулъя гэсэн л эрхэм зорилгыг дотор агуулж чаддаг шүү дээ. Энэ үзэл байдлаа өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа одоо бид нэг тезөө боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл гээл. Ямар ч төсөл дээр дандаа тэгж ярьдаг бол тэр нь сайн боловч тэрний урд талд нь заавал энэ эрүүл амьдрал болон нэмэх нь тезөө гэж ярихсан. Альва нэгэн ажил хийхэд эсвэл гарын үсэг зураг хулгайны сааталт нь энэ төсөл маань, энэ хийж байгаа ажил маань энэ эрүүл мэндэд яаж нөлөөлөх юм? Бусдад яаж нөлөөлөх юм? Эрүүл амьдрахад нь яаж сайнаар тааламжтай нөлөөлөх юм. Энэ талаас нь бодох ёстой. Сүүлийн үед дэлхийн дахин бол эко гэж ярьдаг болчихлоо. Грин технологи гэдэг. Энэ нь бол цаанаа бол бид нар энэ үзэл бодлын хэмжээнд л энэ үзлээр өөрсдийнхөө одоо бизнес төлөвлөгөөг хийх, байгууллагын ажлыг төлөвлөх, улс орны хэмжээний ажлыг төлөвлөх, шийдвэр гаргах гэдэг энэ ингэж ажиллаг үгс болоод 20 хэдэн жил хөндлүүлсэн биднүүдийн ургацал өнөөдөр энэ агарын бохирд бол зун болохоор нарийн шороон дунд амьсгалал өвөл зөнгөө уушгаа сэтгүүлээд байна шүү дээ. Тэр ерөөсөө бүр цэцэрлэгээс нь ахуулаад ерөөсөө хүн болгонд эрүүл мэндийн боловсролыг нь боловсролын системийнхаа хүрээнд шийдэж одоо энэ мэдлэгийг олгох хэрэгтэй маа л гэж тайлах гэдэг нь. Хүмүүс тэгж яриад үгүй. Дээд төвшингийн одоо ерөнхийлөгчөөс ахуулаад өнөөдөр шийдвэр гаргаж байгаа доод тушаалын хүмүүс хүртэл бүгдээрээ л хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэр, зохион байгуулж байгаа ажил болгоно эрүүл амьдралыг хангахын төлөө зорилго тавьсан шийдвэрлэл гаргах хэрэгтэй. Тэр танай эмнэлгийн тухайд бол одоо хөдөө орон нутгаас үйлчлүүлэгчид ирдэг шүү дээ. Гэтэл дараал нь маш их байна. Хөдөө орон нутагт одоо хүмүүс маань одоо агарын бохирдол гэвэл одоо бас хоттой ярьж болох юм. Энэ өвчлөл бас одоо сая яриатай бас холбогдоод явж байгаа хэрэг. Эрүүл мэндийн системийн ачаал бол их байна л. Тэрний юу гэвэл нэгдүгüүрт нь 90-ад оны хойш шинээр эрүүл мэндийн том байгуулагдсангүй шүү дээ. Тэгэхээр нэг байшин хэвээрээ учраас тэрэнд ажилдаг ажилчдын тоо хэвээрээ хүчин чадал нь хэвээрээ хүн ам нь 2 дахин өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгüүрт нь тооноос хамаарат хүн амын өсөлтөөс хамаарат ачаал их байна. За хоёрдугаарт нь орчин үед ангаах ухаан бүр асар их хурдтай хөгжөөд оншилгоо сайжирсан учраас нэг хүнд бол их олон өвчин гарч байна. Олон одоо оншилгооны өөрчлөлтүүд бий болж байна. Тэр энэ манай иргэд маань бас эрүүл мэндийн боловсрол муугаас эсвэл манай энэ эмч мэрэгчлэтнүүдийн тэднэрт тайлбарладаг тайлбар тэр хүмүүсүүдийн хөгжлийн төвшингөөс хамаарат одоо шинжилгээний хариу болгоноор хөөцөлдөж байна. Тэр бол одоо 50 настай хүнд, 60 настай хүнд бол компьютерийн шинжилгээ хийхэд нуруунд нь гарах ёстой өөрчлөлт гэж байна да. Тэр нь өмнө нь ерөөсөө тийм өөрчлөлтийг бид нар оншилдоггүй байсан бол одоо компьютер бий болсон оншилдог болчиход тэрийгэ бариад тэрийгэ засах гад төөцөлдөд байгаа.
Тэр чинь засагдах хэм хэмжээндээ байна уу? Засагдахгүй болцсосон мэс засал хийхээр байна уу? Эсвэл зүгээр дасгал хөдөлгөөн хийгээд өөрөө тэрийг ингээд тэр хэмжээнд нь хадгалаад доош нь явуулчихгүй, хүндрүүлчихгүй явах хэмжээнд байна уу гэдэг олон юмнууд байна. Тэгэхээр шинэ инновац, шинэ технологи зохицож эмчилгээ сэргийлэлтийн менежмент бас өөрчлөгдөх ёстой. Тэрэнд бид нар бас иргэд ч гэсэн өөрсдөө адаптац болж чадахгүй байна. Эмчнэр ч гэсэн тэрийг зөв ингээд маневрлаж удирдах чадахгүй байна л да. Бүгдээрээ өвчтнийхөө тэр нэг урсгалд хөтлөгдөөд ингээд зохиомол урсгалч их байж байна. Ард иргэдийн хүн амын тоо нэмэгдснээс болоод бий болж байгаа урсгалч бий болж байна. Нэмэгдээд одоо энэ зах зээлийн нийгэм шилжснээрээ өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах тухай биш зөвхөн одоо мөнгө зоос гэж хөөцөлдсөөр байгаад бие гаргуунд нь хайснаас болоод бас өвчний үүр болцсон ийм хэсэг ч гэсэн байна. Миний мэдхийн та бол одоо энэ эмхийн захирлаар бараг 6 дахь жилдээ ажиллаж байгаа хаа. Тэгэхээр одоо яг энэ таны ярьж байгаа энэ зүйлийг зөв голдролд нь оруулахын тулд таны зүгээсээ тийм үү танай эмнэлгийн зүгээс ямар одоо өөрчлөлт шинжилэлт ямар ажил хийж байгаа вэ? 5 жилийн өмнө бол Монголын эмч нар чадахгүй байх гэж гадаад орн руу манай үйлчлүүлэгч нар ард иргэд маань явдаг байсан. За өнөөдөр бол шалтгаан өөр болцсон. Гадаад урсгал хэвээрээ байна. Гадагшаа явдаг мөнгөний урсгал их байна л гэдэг. Тэрийг бууруулъя гэж байна. 5 жилийн өмнөх шалтгаан бол Монгол эмчнэр чадахгүй байна гэж явдаг байсан. Одоо бол Монгол эмчнэр бас өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэж болжээ. Шинэ инновацийн технологиудыг өөрийнхөө эмнэлэг дээр Монгол улсынхаа хөрсөн дээр нутгшуулаад бий болгоод өөрсдөө хийж чаддаг болсон байна л да. Харин иргэд мэн яагаад гадаад руу яваад байна? Энэ урсгал буурахгүй байна гэдэг нь бол найдвартай, аюулгүй байдлын талаас дээрэс нь үйлчилгээнийх нь соёлд нь хөтлөгдөж яваад байна. Тухайлбал аюулгүй байдал гэдэг бол өнөөдөр мэс засал хийлгэх эсвэл одоо төрөх эсвэл эрчим тэмчилгээний газруудад бол тэр байшин класс одоо 1100 гэдэг энэ HEPA фильтрийн системтэй манайхан бол вакуум хагалгааны өрөөгөөд хар яриагаар хэлдэг. Тийм орчинд мэс ажилбар хийдэг болчих. Тэнд бол бактери, вирусын тухай ярьдгүү 1 см куб агаарт байх тоосон цорын тоогоор ярьдаг. Класс 100 гэхэд бол 1 см куб агаарт 100хан ширхэг тоос байх тухай стандарт нь. Бид нэр энэ чөмөг шилжүүлэн суулгах технологиг одоо Монголд нэвтрүүлээд ажиллаж байна. Тэр хагалгаанд хийлгэж байгаа хүний орны дээдлэлт нь тэр класс 100 хэмжигддэг нэг тоосон цолч 0 байдаг шүү дээ. Тийм өндөр инженерийн байгууламжийн стандартыг дэлхийн ангаах ухаан стандарт болгоцсон байна. Тэгэхээр энэний төлөө хүмүүс явж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр эмчнэрийг хөгжүүлэх, эмчнэрийг чадваржуулах тухай өнөөдөр ярьж дуусаагүй байтал нь эмнэлгийн байгууламж, инженерийн байгууламж, эмнэлгийн барилгын стандарт чинь өөрөө шал өөр болчиход байж байгаа байхгүй. Энэ тухай бид нар бас ярих ёстой. Тэгэхээр манай эмнэлэг бол энэ тал дээр бол сүүлийн жилүүд их олон ажил хийж байна л да. Хамгийн дөрөнд нь бид нар энэ үйлчлүүлэгчдийн таатай орчин бүрдүүлэх. Улсын 1-р төв эмнэлэг 20-р зуунд манлайлагч, тэргүүлэгч эмнэлэг байсан. Өнөөдөр та ярьлаа төрийн болон хувийн хвшлийн өөр эрүүл мэндийн байгууллагууд их олноороо байгуулагдаж байна. Тэгэхээр эмнэлгийнхаа өрсөлдөх чадварыг сайжруулъя. Эмнэлэг 21-р зуунд тэргүүлэгч байр суурь хадгалаад явъя гэсэн ийм зорилтын хүрээнд бол бид их олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Тэгээ энэ дагуудаа бид энэ эрхтэн шилжүүлэн суулгах инновацийн технологиг өөрийнхөө нутаг, өөрийнхөө эмнэлэгт нутгшуулъя гэсэн зорилтыг тавьсан. Энэ ч зөв болсон. Энэ төслийг анх эхлэхэд бол манай эмнэлэг эрентгээний аппарат нь, эхо, дурангийн аппарат нь энэ орон нутгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн эмнэлгүүдээс 7 дор байсан. Тэгээ бид нар ичээгүй. Тэгээ энэ том технологиг барьж аваад хөөцөлдөөд, ноцолдоод өөрсдөө хичээгээд ажилласны үр дүн өнөөдөр улсын 1-р төв эмнэлэг бол элэг шилжүүлэн суулгадаг 45 дахь орноор бүртгэгдсэн Монгол улс. Одоо өнөөдөр 34 хүнд хагалгаа хийсэн байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг 4 хүнд хийсэн байна. 130 гаруй хүнд одоо бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна.
Бид хамт олноороо бахархдаг л юу гэвэл Бээжингээс Москва хүртэл дан хуурай газар. Хуурай газар байна гэж одоо километр тутамд хүн амьдарч байна гэсэн. Өчнөө мянган эмнэлэг байгаа. Бөөр сольдог, элэг сольдог, чүмэг сольдог энэ гурван технологиг гурвуулынгийн нэг эмнэлэг дээр нутагшуулсан эмнэлэг бол Бээжингээс Москвагийн хооронд байдаггүй ганцхан нэгдүгээр эмнэлэг байдаг. Улаанбаатарын нэгдүгээр эмнэлэг. Тэгэхээр ийм л одоо амжилтыг бид үзүүлж чадлаа. Энэ том технологиудаа дагаад манай дуран, төрс оншилгоо, бусад онцлогооны аппаратууд сайжирж байна. Эмч мэргэжилтнүүд ч гэсэн өөрөө хөгжиж байна. Дэлхийн одоо эмнэлгүүдийн дарга нартай ингээ уулзаад ярьж байгаа. Манай эмнэлэг элэг сольдгоо гэхэд надаас асуух асуулт тэднээс байдаггүй. Ягаад гэвэл яг тэрнтэйгээ дүүцүүлээд бусад технологи нь хөгжихөөс аргагүй байдаг. Тэрнтэй дүүцүүлээд нөгөө мэргэжилтнүүд нь тэр хэмжээнд хөгжихгүй бол энэ хагалгаа хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хөгжиж чадаж байна. Энэ хэмжээнд бид нар бас боломжийн хэмжээнд хүрчлээ л гэж. Тэгээд дээрэс нь бид нар ариутгал хамгааллын чиглэлээр бид манай ариутгалын системд евро стандартын хэмжээнд болчихсон ажиллаж байна. За дээрэс нь бид нар хамгийн сүүлд нь бид нэгдүгээр эмнэлэг бол хийсэн ажил зөндөө байна. Хамгийн сүүлд нь хамгийн том юм нь хэлэхэд бол бид ажил олгогч байгууллага биш, бусдыг хөгжүүлэгч байгууллага болсон. Хуучин бол нэгдүгээр эмнэлэг бол ердийн бусад эмнэлгүүдтэй ажиллахан ирсэн үйлчлүүлэгчийг үзэл энд ажилд орсон хүн бол тэтгэвртэй гартлаа ажиллаад ингээл байдаг. Ердийн л ингээл уусгал юм өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг юм уламжлалт юм зохион байгуулалтаа байсан бол 3 жилийн өмнөөс бид нар хичээсээр хагаад сая 8 сарын 31-нд албан ёсоор зарлалт сургалтын эмнэлэг боллоо гэдэг. Тэгэхээр энэ бол улсын нэгдүгээр төв эмнэлэг гэсэн хамгийн их олон сайн эмч нартай, хамгийн шилдэг технологитой, их олон үйлчлүүлэгч өвчтнүүд ирдэг ийм эмнэлэг дээр сувлагчч бай, эмчч бай ирээд өөрийгөө хөгжүүлэх, өөрөө чадваржих ийм боломжийг нээж өгч байгаа. Бусад эмнэлгүүдээс ирж одоо тий, бусад эмнэлгүүдээс энэ анагаахын сургуулиудыг төгссөн оюутнууд маань эмч болчоод нэгдүгээр эмнэлэг дээр нэг жил, 2 жил, 3 жил, 4 жил, 5 жилийн хугацаатайгаар гэрээний үндсэн дээр биднэртэй хамт ажиллаад ажиллаж байхдаа нөгөө профессоруудаас суралцаад 5 жилийн дараа нөгөө эмч бол өөр ингээ стандарт эмч болж байгаа. Сувлагч бол 1.5 жил, 3 жилийн дараа жинхэнэ клиникийн том сувлагч мэргэжилтэн болж төгсөж байгаа юм л да. Тэгэхээр энэ нэгдүгээр эмнэлэг 5 жил ажиллаж суралцсан эмч гэдэг бол бусад эрүүл мэндийн байгууллагууд зөвлөхийн хэмжээнд л ажиллана л да. Хүн бол ер нь дэлхий дээр яг ийм систем аль олон жилийн өмнө тогтцсон энэ системийг л бид нэр бий болгосон. Тэгээ энэ бол их чухал систем л да. 4-5 хоногийн өмнөөс эхлээ манай эмнэлэг цахим эмнэлэг болсон. Өнгөрсөн оны 7 сараас эхлээд бид нэр өвчний түүхийг электрон хэлбэрт оруулах төслийг хэрэгжүүлээд зарим нэг дасгуудыг оруулаад ингээд туршилт хийгээ явсаар хагаад өнгөрсөн нэгд өдрөөс эхлээд яг 7 хоногийн өмнөөс манай эмнэлэгт бүх өвчний түүх цахим хэлбэрт орчихсон. Энэ нэргээгээд манай өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс бол хуучнаасаа салах нь хуучин технологитойгоо байх нь хялбар боловч бүгд дасаад нэг жилийн дараа бол бүтээмж нэмэгдэнэ, ажлын үр өгөөж нэмэгдэнэ, зардал буурна. Энэ хэмнэгдсэн зардал нь эргээгээд эмнэлгийн бусад технологиг сайжруулах нөгөө дутагдaltaй зүйлүүдэд нөхөхөд зарцуулагддаг. За энэ утгаараа бид нар бол энэ амбулатороор үзүүлж байгаа хүмүүсүүдийнхаа тоог нэмэгдүүлэх менежмент хэвэл нэлээ хийж байна. Эрүүл мэндийн яамнаас ч гэсэн хүлээгдэл чирэгдлийг бууруулсан бодлогыг барьж байгаа. Энэ дагуудаа бид нар өмнөх одоо үзүүлж харуулж ирсэн шинжилгээнийхаа дата үзүүлэлтэн дээр үндэслээд аль салбар нь илүү их ачаалттай байна уу, хаана нь ачаалал чирэгдэл үүсээд байна уу, очор их байна уу гэдэг дээр нь үндэслээд зарим кабинетуудын тоог нэмж ийн л. Бид өнөөдөр нэг 40 орчим нарийн мэрэгжлэр 112 ийм кабинет цонхоор үйлчилж байна. Тэгэхээр ингээд зөвхөн элэг гихчил 3 цонхоор үйлчилж байна шүү дээ. Ходоод гихч 2 цонхоор үйлчилж байна. Тэгэхээр нэг хаана их очор байна, ачаал байна. Тэрэн дээр нь бид нэмэлт одоо эмч нарыг, нэмэлт төхөөрөмжүүдийг ажилуулах байдлаар ажиллаж байна. Тэг өнөөдөр манай хүлээгдэл бол зөвхөн одоо зүрхний эхо, ачаалтай бичлэг, дуран гэдэг нэг онш төхөөрөмж хаардсан хэсгүүдээр л нэлээ удаан очиртой болохоос биш бусад салбарууд дээр төрөлдсөн мэргэжлүүд дээр 2-3 хоногийн хүлээгдэлтэй
ажиллаж байна. Тэгээ 2016 оны статистикээр 320 орчим мянган хүнд үйлчилсэн байна. Тэгээ ийм тоо бол улсын нэгдүгээр төвийн 90 жилийн түүхэнд бол байгаагүй. Тэгэхээр энийг бол бид нэр жил нэмэгдүүлээд авах болцоо байгаа. Хамаацалтай нь одоо энэ барилга чинь тэлэхгүй юм л да. Энэ барилга одоо 1973 онд ашиглалтанд орсон. Тэгэхээр энэ барилга тэлээд байшин нэмэгдэх юм бол бид одоо менежмент хийгээд илүү олон хүнд үйлчлэх бас болцоотой. За Монгол эмчнэрийн мэрэгжил чадвар бол үнэхээр сайжирсан. Гэхдээ зан харилцааны тал дээр нэлийн ширүүн дөрөв байх юм а гэсэн тийм гомдлууд бас яваад идэгий. Энэ тал дээр танай эмнэлгийн хувьд ямар байдаг юм бэ та? Хандлага энэ бол үнэхээр тулгамдсан асуудал юм л. Тэгэхээр энэ үйлчилгээ гэдэг чинь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын үйлчилж байгаа дэлгүүр болон үйлчилгээний байгууллагын эмнэлгээс шалтгаалдаггүй. Үйлчлүүлж байгаа хүнээс шалтгаалж байгаа. Үйлчлүүлж байгаа иргэд мэн өөрсдөө хөгжөөд хамтдаа хөгжиж хамтдаа энийг бий болгох юм байна. Тэгээ бид бол бас юм төсөл хийж байна л. Солонгост амьдарч байгаа хүн соёлтой үйлчлүүлээд соёлтой амьдраад байгаа байхгүй. Зүгээр хинч уулын аманд байсан малчин сумын амьдарч байгаа хүн ч гэсэн солонгост ч соёлтой ажиллаад амьдраад байна шүү дээ. Тэгэхээр ахуй хаагтагч болчиход байгаа байхгүй. Тийм учраас бид энэ 90 жилийнхаа ойн хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийнхаа энэ орчин гоё болгоё. Энэ нийтийн бизнес талбайнаас ахуулаад автомашины парк л тэгэл энэ коридорын тогтчлт тэгэл энэ сандал хүлээлгийн заал гэдэг энэ байх ёстой хувь хүний хэрэгцээ болсон энэ наацхан үйлчлэгийн соёлыг сайжруулъя. Бид өөрсдөө сайжрах гэсэн зорилт тавиад баг багаар ингэ дээшлэл явж байна. Өнөөдөр бид нэр энэ театрын арга зүйд суурилсан хандлага харилцааг сайжруулах гэсэн төслийг хэрэгжүүлээд. Тэр нь юу гэвэл театрын жүжигч чинь ингээ сургуульд хийж байгаа л прогондож байгаа л тайзан дээр дүрдээ ороод ард иргэдэд нөгөө жүжигэн тавьдаг шүү дээ. Тэр шиг бид нар тэр хүмүүс нөгөө өөрөө одоо энэ өөрийнхөө халаатыг өмссөн ажлын байран дээр байгаа хүмүүс маань яг тэр эмч, сувлагч, нэгдүгээр эмнэлгийн ажилтан гэсэн соёлоороо тэр стандартаар харьцах хэрэгтэй. Түүнээс үүш нөгөө гэртээ ууралсан уураа гаргаж болохгүй байхгүй. Энийг сургана гэдэг чинь бас энэ төсөл хэрэгжиж эхэлж байгаа юм. Хэрэгжээд эхлээд явж байна. Ер нь ямар үр дүн харагдаж байна? Баг багаар явж байна. Тэ. Зас цэвэрлсэн юм шиг шууд гарахгүй. Гэхдээ би үл сэтгэл хангалуун байгаа. Ямар ч байсан тодорхой үр дүнд хүрнэ. Гарч байгаа. Тэгээ энэ 2017 оныг бид байгууллагын соёл үйлчилгээг сайжруулах гэсэн том зорилт тавиад бас л ингээд явж байна л. Тэгэхээр таны ярианд дунд сая автомашины парк гэж ярьлаа л да. Бас одоо эмнэлэг бол үйлчлэгээний байгууллага хүмүүс өвчтэй зовлонтой хүмүүс ирээд сандраад нөгөө зогсоолын асуудал яригадад машина тавьчихдаг, ачуулаад явдаг. Ийм юм бас нэлээд байх шиг байгаамаа. Тэгээд үйлчлүүлэгчдийн зүгээс танад одоо бас ингээд хотын захиргаандаа хэлт юм уу зогсоолоо томруулаач гэсэн тийм санал явж байгааг би харсан л да. Энэ тал дээр ямар нэгэн ажил хийгдэж байна. Тий, одоо ингээд манай эмнэлэг дангаараа сайжраад бүх юм шийдэж болохгүй байгаа. Сайжрах тусам харин улам ачаал үүсэж байгаа. Нэгдүгээр эмнэлгийн яралтай тусламжтай очиход л нэг болд юм да гэд ярьж байгаа хүнийг бид нар яах юм? Хуучин үйлчлүүлжсэн хүнээс 3-4 дахин тоо нэмэгдчихэж байгаа. Тэгэхээр эмнэлэгт ачаал үүснэ дээ. Тэгээ одоо бид нэр ямар хаалган барилттай юм биш. Дээрээс нь одоо шинэ технологи инновацуудыг хийлээ, шинжилгээний шинэ аргуудыг нэвтрүүллээ, эргээгээл хүмүүс ингээл ирнэ. Тэгэхээр тэрнээс бид нэр бэрхшээхгүйгээр ажиллаж байна. Одоо бид нар энэ 70 гаруй машины авцгсуулга гадаа тавьсан байна шүү дээ. Гэтэл өдөрт хэдэн хүн үйлчлүүлж байна вэ? Гэтэл өдөртөө бид нэг 500-600 одоо яг нэг номер авж байгаа нэг 800 гаруй бол авчиж байгаа. Заримдаа 1200 болчих. Тэрийг дагаад 2-3 хүн ирдэг байна. Гэхдээ бид нар өөрсдөө дотоод дайлуулахаар зохицуулаад хаалганы барилгүйгээр энэ машинуудыг оруулж гаргаад ингээл явж байна. Тэр үтгэл нэг жижигхэн зайдаа бид нэг 5 давхар машины зогсоол нэг нийтдээ нэг 150-60 машины багтаамжтай. Дээр нь эмнэлгийн зориултын нисдэг тэрэг буухаар ийм одоо зургийг хийлгээд төсвийг гаргаад тэгээ энэ нийслэл болон эрүүл мэндийн яамдаа хандаад төр хувийн хөвчлийн түншлэлээр одоо энэ байгууламжийг барих энэ зөвлөмжийг авчаад тэгээ энэ ажиллаж яана л да ажлын хэсэг гарцсан. Тэгэхээр бол манай эмнэлэгт төгжрлээс үл хамааран яаралтай тусламжийг цаг алалгүй авах боломж нэгдэнэ. Хоёрдугаарт нь орчин үеийн шаардлага хангасан машины 5 давхар зогсоол бас шийдэгдэх юм болцоо ирэх хүнд нэгдчихлээ.
За баярлалаа. Тэгэхээр эрүүл амьдрал нэвтрүүлгийн маань уламжлалт асуулт байдаг юм а. Таны хувьд эмч хүний хувьд одоо яг хувь хүнийхээ хувьд ингээд өөрийн амьдралдаа хэвшил болгоцсон тийм эрүүл амьдралын ямар хэвшил байдаг вэ? Өөрөө эрүүл амьдралыг хэвшүүлэх юм тэмүүлэл байгаад эргээгээд нийтийн ийм нөлөөллийн орчингоо засаж чадаагүй нөхцөл энэ утоп буюу үл гүйцэтгэх асуудал болж байгаа байхгүй. Тийм учраас хамгийн түрүүнд энэ нийтийн эрүүл ахуй, энэ хотын эрүүл ахуй, орчны эрүүл ахуйгаа хамгийн түрүүнд сайжруулах хэрэгтэй. Энэ бензиний энэ хав тулганы асуудал энийг эдгээр шийдэх ажилд иргэн бүр хамтарч оролцож ижил энэ эрүүл амьдралын тухай ярих хэрэгтэй байна. Миний хувьд бол одоо бас өдрийн хоолыг талалж идэнэ. За ороо хоол аль болохоор идэхгүй юм уу баг идэхийг бодно, жингээ барихыг бодох ч юм уу те. Иймэрхүү бас өөрөө өөртөө бол дэглэн барина шүү дээ те. Тэрнээс ус одоо зүгээр ингээд аяар нь орчдөг юм бол байхгүй л дээ. Харин гэрээхэндээ зөрчилдөг юм бол эсэ мембран дандаа өөх тосны давхаргатай байдаг байхгүй. Тэгэхээр Ихс өгөө. Өөх тос идэхгүйгээр эрүүл амьдрна гэж байхгүй гэсэн үзэлтэй байдаг. Тийм учраас өөх тосыг харин чанартай зөв өөх тосыг хэрэглэх нь зүйтэй гэсэн тийм л байдалтай байдаг. За баярлалаа. Эрүүл амьдрал нэвтрүүлэг маань энэ удаа улсын 1-р төв эмнэлгийн захирал Анагаах ухааны доктор Бямт орчтой ярьлаа. Ингээд танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ эрхэм үзэгч та бүхэндээ эрүүл мэндийн нэвтрүүлгээр дамжуулаад эрүүл амьдралыг хүсье. Анагаах ухааны өндөр технологиг ашиглаж өөрийнхөө эрүүл мэндийг бас эрүүл амьдралыг хангаарай гэж хэлэх гээд байгаа юм л да. За баярлалаа. Тэгэхээр эрүүл амьдрал нэвтрүүлэг зөвлөгөө болонгаар үргэлжлэн танд хүрч байна. Эрүүл байж сарвал ухаанаар сэтгэн. За эрүүл амьдрал нэвтрүүлэг маань 100-ны эмэгтэйчүүд эмнэлгээс үргэлжлэн үзэгч танд хүрч байна. Танай эмнэлгийн хувьд эмэгтэйчүүдийн өтрийг залуужуулах лазер эмчилгээ хийж байгаа. Тэгэхээр лазер эмчилгээ гэж яг ямар эмчилгээ вэ? Бид 2014 онд анх удаага Монголд оруулж ирж нэмжлэгийг хийж эхэлсэн. Ерөнхийдөө хийхдээ бол бид нар олон улсын сэтгүүл дээр энэ нэмжлэгийн үр дүн гаргасан сэтгүүлийн мэдээлэл болон Солонгос улсад очиж эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр хийгдэж байгаа эмнэлгийн судалгааг одоо очиж үзэж туршиж бид нар анх оруулж ирсэн. Ерөнхийдөө энэ нэмжлэгээ маань яаж байгаа гэхээр өтрээний булчинг одоо ерөнхийдөө залуужуулж өгч байгаа лазерын гэрэл маань өтрээний булчин дах залуу эсүүдийг шинээр үүсгэж өгөө. Тэр залуу эсүүд нь булчин чанга байлгаж идэг эластин коллаген гэдэг бодисуудыг идэвхжүүлж шинээр нийлэгжүүлж өгснөөрөө өтрээний булчин бол залуужиж өгч байгаа тийм л эмчилгээ байгаа юм. Залуужуулна гэхээр одоо хэдий хэр насны хүмүүс орд юм бэ? 40-с нас дээш гэдэг юм уу юм настаас нь байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол бэлгийн харьцаанд орцсон л бол төрсөн төрөөгөө хамаагүй ямар ч насны хүмүүс орж болно л доо. Гэхдээ ерөнхийдөө манад хийгдэж байгаа эмчилгээ хүмүүсийг ингээ харахад бол ихэнх бичлэн төрсэн эмэгтэйчүүд төрсний дараа өтрээний булчин суларцсан хөнгөн хэлбэрийн шээс задгаалтай болцоо одоо хүчтэй найдах ч юм уу одоо их шээс хүрсэн үед шээсээ барьж чадахгүй тусаач чадаа эмэгтэйчүүд мөн бас цэвэршилтийн насны эмэгтэйчүүд бас үр дүнтэй байдаг. Яг л цэвэршээд ирэхээр өндөвч ажиллагаа болохоор өтрээ маань хуурайшаад одоо захтаад хуурай хатан гаршаад бэлгийн харьцаа хийх үед өвдөлттэй болоод эхэлдэг. Энэ үед бас хийхээр өтрийг их гоо чиглэг дээр нь миний одоо хийгээд одоо өөрийнхөө хийсэн хүмүүстээр судалгаа хийгээд үзэхэд бас илүү авааштай талд нь өтрээний нэвтрлийн эсүүдийг идэвхжүүлээд өгдөг юм байлээ. Ингэснээр нөгөө эмэгтэй хүн одоо бэлгийн харьцааны үед одоо дур тавьж чадахгүй байгаа эмэгтэйчүүд их байдаг өтрээгээр тэр үед эмэгтэйчүүдийн бас одоо дур тавих чадвар нь илүү ихсээд өгчөж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүнд орно их илүү ач холбогдолтой тийм сайн эмчилгээ байгаа юм да. Ер нь яаж хийгддэг вэ? Лазер эмчилгээ хийх нь гэхээр бас нэг эмэгтэйчүүдийн хувьд жоохон айдас байдаг ч юм уу. Харин энэ дээр ямар нэг өвдөлт гарахгүй. Ерөнхийдөө эмчилгээ маань нэг нийтдээ нэг цаг л болдог. Эхлээд бид нар өтрээндээ мэдээ алдуулах тос тавьчихдаг.
ямар нэгэн тариа хийхгүй те тос 50-15 минутын дараа эмчилгээгээ эхэлдэг. Эмчилгээ маань 30-40 минут үргэлжлээд тэгээд дуусчдаг. Яг хийж байгаа үедээ бол эмэгтэй хүнд өвчин байхгүй, хийсний дараа ч гэснийх өвдөлт байхгүй. Нэг л удаа хийгддэг юм уу? Ахаад давталттай хийгддэг юм уу? За ерөнхийдөө бол нэг за яг хүн бүхэн заавал давтамжтай хийх ёстой гэсэн юм байхгүй. Тухайн хүний өтрээний сулрал те хэрэгцээний шалтгаалаад нэг ч хийж болно, 2-3 удаа ч хийх шаардлагатай. Тухайн хүнийг үзэл би хэлж өгдөлтөө. Ерөнхийдөө одоо энэ эмчилгээнд орсон хүмүүс үр дүнгээ эргээд танд мэдэгддэг байхаа. Нэр ерөн сэтгэл ханамж хэрэг юм байна. Ерөнхийдөө бол хүмүүс мэдэгдэхээс гадна би бол бас өвчтөнгүүтэйгээ эргэж уцтаад холбоо өрөөд яаж ийн гэсэн асуумж авдаг л та. Тэгэхээр бол ерөнхийдөө эмчилгээний маань үр дүн бол 80-аас 90% үр дүнтэй байгаа. За баярлалаа эмчээ. Эрүүл амьдрал бол идэвхтэй хөдөлгөөн, эрүүл зөв хоолтыг хэлнэ. Эрүүл амьдрал нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэн үзэгч танд хүргэлээ. Улсын 1-р төв эмнэлгийн захирал анагаах ухааны доктор дэд профессор Бямдарч хүний биед өөх тос хэрэгтэй гэж хэлсэн. Үүнээс улбаалan бид нэвтрүүлгийнхээ төгсгөлд өөх тос хүний биед жохом юугаараа хэрэгтэй байдаг юм бэ гэдэг мэдээллийг дэлгэрүүлэн хүргэж байна. Өөх тос нь хүний бие махбодыг илчилгээр хангадаг. Бид илүүдсэн илчилгээг өөх хэлбэрээр нөөцөлдөг. Хэрэгцээтэй тосны хүчлээр хангаж арьс усны эрүүл байдлыг тэнцвэржүүлнэ. А, Д, Е, К амин дэмийг бие шингээх зөөвөрлөхөд тусалдаг юм байна. Өөх тосыг дотор нь сайн тос, муу тос, аюултай тос гэж 3 ангилдаг байна. Сайн тосыг хамгийн энгийнээр тайлбарлавал дасгалгааны хэмж шингэн төлөвтэй байдаг ургамлын гаралтай бүх төрлийн тос гэж ойлгож болох юм а.